Сайн байцгаана уу? MB Shop-ийн мөнгөн чимэг байна. Өнөөдөр та бүхэндээ танилцуулахаар Asus-ийн TUF Gaming болон Asus-ийн ROG Strix гэсэн хоёр загварыг авчирсан байна. Asus брендийн талаар илүү сонирхолтой бичлэгийг бэлдлээ. Ямар брендийн, хятад бренд юм уу, эсвэл бусад брендүүдтэй харьцуулаад өгөөч гэдэг асуултууд айгүй их ирдэг. Asus брэнд нь ер нь компьютерийн зах зээлд ямар том тоглогч вэ гэдгийг та бүхэндээ мэдээлэл хүргэе гэж бодсон юм аа. 1989 онд анх Acer брендийн 4 инженер эрхэм энэхүү брендийг анх үйлдэлсэн байгуулагдсан бөгөөд Тайваны брэнд ахны Pegasus гэдэг далавчид морины нэрнээс гаралтай буюу сүүлийн 4 хэсэг буюу Asus гэдэг нэрийг хайрласан байдаг юм байна. 1990 оноос эхлээд дэлхийн номер 1 motherboard үйлдвэрлэгч болж чадсан бөгөөд 2000 оноос эхлээд дэлхийн нийт PC үйлдвэрлэгчдийн 40 гаруй хувийг Asus дангаараа үйлдвэрлэдэг болсон байна. Компьютерийн PC үйлдвэрлэгчдүүд дэлхийн бусад брэндүүд ч гэсэн Asus-аас ер нь их хавтан буюу motherboard авдаг байх надаа. Тэгэхээр угаасаа Asus-ыг ямар хүчтэй тоглогч гэдэг нь ойлгомжтой болж байгаа хаа. За үүнээс хойш 2006 онд гэхэд дэлхийн номер 1 gaming laptop буюу ROG гэдэг энэхүү зураг маань гарч ирсэн байх нэ. Түүнээс хойш Asus-ийн алдарт зурвал TUF Gaming, ZenBook, VivoBook, ProArt гэх мэтсэн бусад зурвалууд маань өгсөж гарсан байх нь хөгжүүлэлт нь хийгдэж эхэлсэн байх нь. ROG нь болохоор дэлхийн gaming ертөнцийн Republic of Gamers буюу e-спортын хамгийн номер 1 gaming laptop гэдгээрээ илүү алдартай байх нэ. Asus брендийн хувьд дэлхийд дээр хамгийн анх нээлт хийсэн буюу gaming ROG айгүй шингээж өгсөн байдаг. Жишээ нь тэгэхээр touchpad-ын дээр скрин оруулж өгсөн анхны gaming загвар. Asus буюу хоёр талдаа 2-in-1 болж өгдөг gaming загвар ч юм уу. Дээрэс нь gaming хамгийн анхны ROG гар утас гэх мэтчлэн энэхүү загваруудад дандаа нээлт хийж чадсан байдаг юм аа. Тэгэх юм Asus-ийн хувьд cooling систем буюу геймер дээр хамгийн их хүргэлтийн системүүдийн хамгийн олон патентыг эзэмшдэг брэнд гэдгээрээ бас маш алдартай байдаг. Ер нь бол ROG энэхүү брэнд маань дэлхийн геймер ертөнцийн хаан загвар гэдгээрээ алдартай байдаг байх нэ. TUF Gaming-ийн хувьд тэгэхээр цэргийнхэнд зориулж анх үйлдвэрлэсэн 20 гаруй тестэнд орж шалгарч гарч ирсэн загварууд байдаг. Тийм учраас дойргол, чиг, халуун төсвөртэй байдал гэх мэтчлэр илүү бат бууг суурьтай хэрнээ яг нэг хэрэглээний түвшинд маш супер загвар буюу TUF Gaming зурлуудыг илүү тэрнгээрээ даваа талтай байдаг. Ер нь бол Asus 1800 гаруй инженерүүд дэлхийд 1 жилийн дотор 6 сая гаруй бүтээгдэхүүн дэлхийд нийлүүлж дэлхийн топ брэндүүдийн ялдчгүй нэг болж чадсан үнэхээр гайхалтай брэнд байх нэ. За Asus брендийн хувьд юм байна. За тэгэнгүүт манай дээр байгаа түрүүн миний дурдсан ROG Strix TUF Gaming энэ хоёр загвараа бүгдээрээ задлаад үзцгээе. Asus TUF Gaming-ийн хувьд тэгэхээр түрүү хэлсэнчлэн хамгийн анх үйлдвэрлэхдээ бол ер нь цэргийнхээ айрманд зориулж үйлдвэрлэсэн хамгийн бат буух маш олон тест 20 гаруй тестийн ард гарсан энэ гайхалтай загвар байна. Яг энэ хүү загварын хувьд болохоор титан гадаргуутай мэдээж gaming загвар гэдэг утгаараа RGB keyboard-ийн гэрэл ч юм уу те бусад мэдээж хүргэлтийн систем нь бүтэн гардаг. Ер нь Asus-ийн загвар түрүүн хэлсэнчлэн яг өөрсдөө хүргэлтийн системээр дэлхийн маш олон патентууд эзэн байж чаддаг. Тийм учраас ер нь Asus-ийн геймер шиг хүргэлтийн системээ төгс шийдсэн загвар ер нь бол бусад брэндүүдэд бол баг байхгүйтэй адилхан. Үзүүлэлтийн хувьд гэхлээрээ Ryzen-ы AI9 буюу 370 гэдэг CPU-тэй 16 GB-ийн DDR 5 RAM-та 1 GB SSD харттай график картын хувьд хамгийн сүүлийн сер буюу 5070 8 GB-ийн график карттай ахнаа. За мэдээж яг TUF Gaming-ийн хувьд болохоор хэдийгээр маш мундаг үзүүлэлттэй хэрнээ үнийн хувьд маш боломжийн байдаг. За яг энэ өнгөний хувьд болохоор зөвхөн MB дээрээс харж болох маш гоё номин ногоон гайхалтай загвар байна. За дараагийн загвар болохоор Asus-ийн ROG Strix алдарт нэр хүндийн баталгаа буюу ROG Strix нөхөө загвар бүгдээрээ задлцгаая. За ROG Strix бол дэлхийн геймерийн ер нь хамгийн нэр хүндтэй загвар, хамгийн нэр хүндтэй цуврал байгаа. За яг энэхүү загвар маань болохоор ROG Strix 8 гэдэг загвар. Жингийн хувьд болохоор арай бас жоохон хүнд байдаг. ROG Strix-ийн цувралууд бол бүх нарийн деталь цэвэр gaming деталуудыг агуулсан байдаг. Гадна талын лого маань ч гэсэн өөрөө гоё асч өгдөг. Үзүүлэлтүүдийн хувьд гэхлээрээ A9 hybrid серийн CPU-тэй
16 ГБ-ийн RAM-тай 1 ТБ-ийн хардтай. Гэхдээ график картны хувьд болохоор 40 78 ГБ маш хүчтэй график карттай. За энд яг энэ хоёрыг харьцуулахад бол энэ маань өөрөө 50 серийн график карттай бол энэ маань өөрөө 40 серийн график карттай байгаа. Тэгэхээр нэ үнийн хувьд болохоор ROG Strix өөрөө нэр хүндийн балаа гэж хэлсэн те. Арай илүү ROG Strix-ний илүү үнэтэй байгаад байдаг тал байдаг шүү. За Tavcam-ны хувьд болохоор илүү бат буух суурьтай, үнийн хувьд маш боломжийн, илүү чанартай ROG Strix бол өөрөө нэр хүнд таны жинхэнэ одоо e-sport сонирхчдын номер 1 сонголт бас байж чаддаг. Яг энэхүү хоёр загварын хувьд яг миний өөрийн хувьд санал болгоход бол Tavcam-ыг илүү санал болгоно. Яа тэгэхээр Tavcam маань өөрөө өвчин чадал маш өндөртэй, хамгийн сүүлийн үеийн бүхэл одоо систем бүхэл үзүүлэлтүүдийг өөртөө шингээж өгсөн хэрнээ маш боломжийн үнэтэй байдаг. За оюутнууд одоо тоглоом тоглодог одоо бүх одоо хэцүү гэсэн програм болгон дээр явах хүчин чадалтай үнэхээр гайхамшигтай ажлын хүчээр даах ямар ч гомдол орж ирдэггүй гайхалтай загвар бол Tavcam яалтчгүй мөн байдаг. ROG Strix-ийн хувьд болохоор гоё, нэр хүн цайтай, үнэхээр одоо дэлхийн одоо топ геймер ертөнцийн бол нэр хүндтэй загвар мөн. Одоо яг энэ хүү загвар манай дээр болохоор 9 сая 200 мянга гэсэн үнэтэй байгаа. За тэгэнгүүт энэ маань 4 сая хоорондоо бүхлэгтэн 5 сая төгрөгийн ялгаатай байдаг учраас би илүү их Tavcam-ыг санал болгох дуртай. Надад илүү их таалагддаг. Гэхдээ мэдээж хүний хувь хүний өөрийнхөө сонголтоо ROG бол ялтчгүй л номер 1 одоо гейминг загварын брэнд мөн. За энэхүү хоёр загварыг та бүхэн маань MB Shop дээрээс янз бүрийн одоо хамгийн сүүлийн үзүүлэлтээр нь MB Shop дээрээс ирээд авах боломжтой. Анаагаас ирээд авах боломжтой шүү. Баярлалаа.